сайн уу? За бүр амар удчлаа бишлэгээхгүй. Тэгээд яг дуудсан байх лээ. Энэ хугацаанд Монгол явчаад ирсэн. За тэгээ нэлээд удсан байна. За миний нүүрний асуудал гэх юм бол нэг иймэрхүү болсон байна. Одоо энүүгэр гарсан юм бол нэлээд айралчихсан. За энэ дээр ингээд бүр ёс юм шиг ингээд юм гардаг. Сонин. Нэг алга болол нэг гарч ирэл, нэг алга болол нэг алга болдог. Тэгээ би сая энэ серумыг нэмсэн. Энэ серум болохоор яадаг вэ гэхээр одоо энэ нэг бата маань арилгын хэрээр нэг нөсөө толбоо нэх үлдээд байгаа. Тийм учраас энийг сайн хэрэглээд өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол нөсөө толбо арилна гэж зөвлөсөн. За тэгээд үүнийхээ дараагаар мэдээж серум өдрөх хэрэгтэй. Серум өдрөхийг дүн. Гэс сайхан дүрхээ дүрнэ. Тэгээд ер нь стил нөгөө цайрыг бол усаар агаа. Тэгээд цайртайгаа давхар биотин гэдэг энэ нэмэлтүүд нь хэрэгжилж байгаа. Энэ бас аюу давгүй. Надад бол их таалагдчихж байгаа. Миний нэрээ сүн крем дуусчихсан байсан. Тэгэхээр энэ аяллаа багцтай авч явсан сүн кремээ ашиглацгаая. Ингээд ер нь ал арьсман сансныг бодвол айгуу дайчгүй болсон. Би их баяртайгаа. Тэг ингээл сайхан хүзүү бол мартчихлахгүй. Ингээд сайхан өчгий гэж бодож байна. Тэгээд нэмэлтээр бас энийг хэрэглэж байгаа. Энэ яна уушлаар нэг иймэрхүү болгоц. Энэ Pure гэдэг ер нь мэдэндээ нэг хэсэг аюу вайрал болчихсон Монголд тий. Энийг болохоор би бас нэг сорвиндоо аюу хэрэглээд байгаа. Энэ дээр гарсан. Ер нь бол шинээр гарсан батханд аюу сайн хэрэглэрэй гэсэн. Одоогоор миний батга ер нь байх болцсон. Одоо ер нь миний нөрөн дээр юу байна вэ гэхээр олон тооны сорвинууд үнийг л болгох хэрэгтэй. Яа. Тэгээд энийгээ хэрэглэсээр байгаа. Энэ бол үнэхээр сайн заяа. Та нар нэг аваад хэрэглээд үзүүлээсээрээ заа нэг. Тэгэл ингээл яг энэ дээр гарсан. Дөнгөж гарсан нэг улаан батга байд шүү дээ. Тэрнэр аюу сайн шүү дээ. Тэ би өмнө нь бол аюу ярьчлээсэн баг. Ерөөсөө яг батхан дээр л түрхэж өөр юм руу ерөөсөө хальж малж явахгүй. Тийм учраас энэ ингээл зөвхөн өнөөдрийн аршилгаа маш энгийн явагдсан. Тэгээд дараагийн аршилгаанууд яг юуны гормор явна. Аппарат хэрэглээд тэгээд ер нь маск энтрэ тавиад тэгж яваагаа. Ингээд өнөөдрийн маань бичлэгт хамт байсанд баярлалаа. Дараа дахиад шинэ бичлэгээр уулзъя.